За орой минь түргье. Тэгээ оны дараа тойрогтой очиж ажилласан. Тэгээ тойргоор явж байхад бол тэр төрийн албан хаагчдын цомогтолтой холбоотой асуудлыг бол одоо маш их бохомдолтойгоор тавьж исэн. Та бас одоо их хурлын дараа байхдаа бас орон нутагт ажиллаад томилол дээр явж байхдаа энэ асуудлыг ойлгосон гэж ярьж исэн. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай эргэж хараарай. Улсын хурлын төрийн албан хаагчдын тоог одоо 9-ээр бууруулах тогтоол бол үндсэндээ бол давхардл хийдэл байгаа газрууд дээр нь шинжилгээ хийгээд тэрэн дээр нь цомогтол хий гэсэн тогтоолохоос биш нийтээр нь одоо тэгж хомголон одоо цомогтохорой гэсэн тогтоол бол байгаагүй. Тийм учраас энийг бол та нэн төрөнд одоо эргэж харж арахгүй бол анхан шатан дээр ажиллаж байгаа тэр төрийн албан хаагчд бол үнэхээр өндөрлөлтэй. Тэр соёлын төвийнхэн бол үнэхээр бохомдлоо барьж дэлгүүгээр хэлж исэн. Энийг бас танд бас захиж хэлье. За инфляц үнийн өсөлт бол одоо үнэхээр хэрэгс итэрсэн. Одоо иргэдийн нуруунд дээрх бол хамгийн том ач байгаа. Тэгээ өнгөрсөн хугацаанд манай засгийн газар төсвийн бодлогоо мөнгөний бодлоготойгоо холилдсон. Монгол банк нь бие даасан хараад бус байдлаар ажиллах үндсэн чиглэлгээ хэрэгжүүлж ирээгүй. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрлөө ингээд давхар чиглэлтэйгээр ороо явцсан. Эннээсээ болоод бид нар бол үндсэндээ мөнгөний бодлого, мөнгөний нийлүүлэлтэд алдсан шүү. Тийм учраас дараагийн төсвөө оруулж ирэхдээ бити энэ мөнгөний бодлого руу ороорой. Энийг нь бие даасан байдлаар нь ажиллах тал дээр нь анхаараарай гэж хэлж байгаа. За тэгэд Монгол улсад бол үнэхээр хуулийн хэрэгжилт бол хангалтгүй байгаа. Тэгэхээр засгийн газар бол өөрсдөө маш их хууль зөрчиж ирсэн шүү өнгөрсөн хугацаанд. Тэгэхээр хуулиа дээдлж ажиллахыг танаас хичээнгүйлсэн үсэе. Тэгээ эцэст нь хэлэхэд түрүүн гишүүдийн асуултууд дээр та асуудалтайгаа нүүр тулнаа гэж хэлж байна. Тэгээ яг энэтэй хэлсэнтэйгээ адилхан үнэн байгаарай. Альва асуудлыг одоо засгийн газрын маань нэр хүнд унчихгүй, намын маань нэр хүнд унчихгүй. Энэ асуудлыг бол одоо ингээд үнэн бодтойгоор нь хэлчихээр намын маань нэр хүнд унчихгүйг санаа зовлохгүйгээр парламент дотор ядаж одоо үннийг хэлдэг байгаарай. Тэгжил бид нар бол энэ одоо олон жил үсэж байгаа гацаанаасаа бол гарна шүү. Тэгээд таны цаашдын ажилд амжилт хүсье.